Самэт чанаа шинэ өдөр хийж байна. Энэ өдрийг эцний амьд өгөөд хамтдаа хичээвчээ залбирцгаая. Эцэг бурхан дандаа баярлалаа танилцуулъя. Шинэ өдөр шинэ өглөө баярлалаа Иесус. Би таны өргөж та харин зүйлээ зааж чигдэж болдог. Өнөөдөр хэрхэн яаж амьдрах бас зааж өгөх чигдэж өгөх хамгаалаарай. Иесусийн нэрээр залбирч байна. Амен. За би өнөөдөр та бүхэнтэйгээ Исая 43 дугаар бүлгийн 10-аас 21 ишлэлийг уншиж бас хамтдаа ярилцгаая. За би эндээс уншия. Исая 43-ийн 10-аас 21. Би эзэн та нарын ариун нэгэн Израилийн бүтээгч танай хаан тэнгис дундуур зам хүчит усан дундуур харгуугаа гагч эзэн ийхүү айлтж байна. Тэрэг ба мод их зэрэг ба хүчийг гаргаж ирдэг. Тэд хамтдаа хэвдээ дахин босхгүй. Тэд зулын голны донторч замхарна. Урдын юмыг бүү дурсахтун. Эртний юмыг бүү бодохтун. Үзэгдэн би шин зүйлсийг бөгөөд тэр одоо соёож байна. Та нүунийг мэдэхгүй гэж. Би хээр талд зам тавьж зүйл гол урсгана. Би сонгосон ард түмний ундаалахын тулд цэглүүд нутагт ус өгч цэглүүд гол урсгах учраас хээрийн араатнууд цөөвөрчин тэмээн гаруулаад намайг алдчихулнаа. Өөртөө би болгосон ард түмний миний алдар магтаалыг тунхаглана. Амен. За Бурхан Израильд өгч байгаа хандлалт байна. Бурхан ариун бөгөөд бүтээгч бас хаан бас тэнгис дот зам гаргасан энэ агуу эзэн тунхаглаж байгаа. Урдын имийг бүү дурсахтун, эртний имийг бүү бодохтун, үзэгдэн би шин зүйлийг бөгөөд тэр нь одоо соёож байна гэж. Тэгэхээр одоо болж байгаа зүйлийн тухай ярьж байна, шин зүйлийн тухай ярьж байна, өнгөрсөн биш ирээдүйн тухай Бурхан амлаж байна. Тэгээ Бурхан хэлж байгаа та нар мэдээгүй юу? Би хээр тад зам тавьж цөлд гол урсгана. Мөн сонгосон ард түмний ундаалахын тулд зэлүүд нутагт усгч цөлөөр гол урсгах учраас араатнууд цөөвөрчөн тэмээн хяруулууд намайг алтаршуулна. Өөртөө би болгосон ард түмэн миний алдар магтаалыг тунхаглана гэж бичсэн байна. Эвенисийг уншиж байхдаа тэмээн хяруулны тухай бодсон. За Йов номон дээр Йов ядарч зөвхөд хизүүдх үедээ 30 дугаар бүлгийн 29 дугаар ишлэлдээ би цөөвөр чонын ах дүү би тэмээн хяруулын ар бүхөр болчлаа гэсэн. Тэр мөр махан арьсан харлаж байна. Яс маань янж байна. Бурханы өмнө зүгт байсан. Бурханаас эмээдэг байсан нэгэн ийм зовлонтой хүнд байдалд ороод бүр цөөвөр чон шиг тэмээн хяруул шиг болчихлоо би гэж ансаран гасалж ирсэн байна. Харин Бурхан энд нэг зүйлийг бичсэн байна. Юу вэ гэхээр тэмээн хяруулууд ар цөөвөр чон намайг алтаршуулна гэнэ. Тэгэхээр цөөвөр чон тэмээн хяруулууд нь юу вэ? Ямар амтан болоод Бурханыг алтаршуулах вэ? Йов номны 39:13-аас 17 дээр тэмээн хяруул далавчаад үхэн гэдэг гэвч өрөв тасын жигүүртэй зүүрлэхийн аргагүй. Өндгөө газар дээр орхидог. Өнөөдүүлийг нь хөрс шороод дулаацуулдаг. Харин тэдгээрийг нь хөлн няцаж тэрлэг араатнууд эзлээд гарч болцшгүй тэр мартдаг. Үр зурцгандаа тэр өөрийнх нь биш мэд харгас ханддаг. Хүч хөдөлмөр нь хэрэггүй болох хэдийч тэр ердөө зовдоггүй. Учир нь Бурхан түүнийг мэрэггүй ухаанаар дутааж ойлголтын хувьд өгөөгүй билээ гэж хэлсэн. Тэгэхээр тэмээн хяруул маань ямар ч юм ойлгохгүй. Бүр мэрэггүй ухаанч байх. Тэгээд ерөөсөө санаа зовдоггүй. Тэр хөдөлмөрч хэрэггүй. Тэгээд үр зурцгандаа харгас ханддаг. Тэгэхээр төрүүлсэн өндгөө шороон дээр хайчдаг. Нэг ийм л амтны тухай яриад. Тэгээ энэ амтан бол
баг хин чирэггүй биш, бүр утгагүй юм шиг боловч энэ Бурханыг алдаршуулна гэсэн. Тэгээ би өнөөдөр онцгойлон сайн мэдээг бидний дотор байгаа, бидний эргэн тойронд байгаа хүмүүст хүргэхийн тулд хэнд хүргэл эзэн алдаршиж болохыг бид нар эндээс жишээ болон харж болмоор санагдаж байгаа маань. Тэмээн Херол юм ойлгохгүй байгаа ч мэрэгэн ухаанаар дутдаг байсан ч Бурханыг алдаршуулж чадах тэр агуу зүйлийг Бурхан хийн гэж амлаж байгаа. Энэ юу шиг вэ? Бидэнд боломжгүй, миний нүдэнд боломжгүй, хинч хараад үнэмшгүй, хинч хараад итгэж болохгүй ийм зүйлийг Бурхан хийн гэж амлаж байна. Бүр өнгөрснөг нь биш, ирээдүйн тухай Бурхан юу хийхийгээ хийж байгаа. Бид заримдаа эргэн тойрноо харах юм бол сайн мэдээ ярих хүмүүсийг зарим хэсэг иймэрхүү нөхцөл байдалтай, иймэрхүү амьдралтай хандж байгаа гэдгээр хараад толгойсөрдөг тохиолдолж байна. Заримдаа юу ч ойлгохгүй, дахин сайн мэдээ яриад ойлгохгүй, ерөөсөө амьдралдаа ямар ч бодлогогүй, эсвэл хэцүү нөхцөл байдал амьдрсан ч түүндээ санаа зовдоггүй. Ийм нөхцөл байдалд орсон олон хүмүүсийг бидний эргэн тойронд харж байна. Хэдэн жилийн өмнө орон гэр бүл хүмүүст хоолой үйлчлэл хийжсэн. Бидэнтэй хамт бас нэгэн үйлчилж байсан дүү маань орон гэр бүл хүмүүст хоол хүргэж өгөх бас тэдэнд туслаж хувцас сунарын сольж үйлчилжсэн тэр залуу биднийг хамт нэг өглөө энэ үйлчлэлд явах гэж байгаад нэгэн сайн мэдээ тарагч залуу орж ирээд зогсож гисэн. Тэр хэлэхдээ би одоо эзэнд алдрыг өргөё. Эзэн бол бодтой амьд өршөж хэлсэн. Би яагаад гэж яамсан би энэ залуу ингэж Иесус итгэхэд ингэж үйлчлэн гэж би ястаа бодоагүй би итгэхгүй байсан юм. 10 гаруй жилийн өмнө энэ хүн гүүрэнд амьддаг байсан гэж ярьж ирсэн юм. Бид сайн мэдээ ярих хүмүүс маань бидний Бурхан ялгуурлахгүйгээр хинж байсан аврахаар өөрийнхөө агуу ирээдүйг өөрийг алдаршуулахаар хийж чаддаг тэр Бурхан юм. Энэ бол Иесус Христ юм. Иесус гэсэн тэр залуу өнөөдөр эзний анчууд үйлчилж байгаа. Би та бүхнийг өнөөдөр уриалмаар мэдээж Тэмээн Херолтой хүнийг зүйлж болох. Тийм амьтнаар Бурхан өөрийгөө алдаршуулна гэж байгаа бол өөрийнхөө дүр төрхөө бүтээгдсэн тэр хүмүүсээ Бурхан алдарших нь гарцаагүй юм. Тэр хээр тал цөлөөр гол орсож зам тавина гэдэг нь бидэнд боломжгүй зүйлийг Иесус Христ боломжтой болгосон юм. Бидний хараад нүгэл оочдогдсон зовж байгаа тэр хүмүүстэй онцгойлон өнөөдөр сайн мэдээг яриасаа гэж эзэн хүсэж байна. Өнөөдөр сайн мэдээг ярьцгаая. Магадгүй яав шиг би зөөвөр чанын ах Тэмээн Херолын амт болцоогод Бурханыг хайж байгаа хүн гудамж сууж гэж магадгүй. Та энэ боломжийг хязгаарай гэж яс уриалмаар. Би ч гэсэн нэгэн цаг бас ингэж амьдарсан. Ингэж амьдралыг бас үндсэн тохиолдолд эзэн алдаршдаг юм аа. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Эзэн таныг амрахтай танд алдрыг өгч байна. Таны амлсан амлалт бодтой бөгөөд хэрэгждэг. Иесус Христ та ингэж энэ дэлхийг бидэн дээр ирсэн баярлалаа. Бурхан өнөөдөр бас ирээдүйн зам байхгүй найдар байгаа нэг бидэнтэй таарвал та тэдэнд ярих хүч зориг өгөөч. Эзэн минь нэг удаа, хоёр удаа, хэдэн ч удаа хамаагүй таны тухай ярьсаар байх хүчийг өгөөч. Эзэн таныг магтаж байна. Танд алдрыг өргөж байна.
Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгдээр өнөөдөр сайн мэдээ ярьцгаая. Та сайн мэдээ ярьж чадах Бурхны дуулууртай тагцдаг.